Хей, заяа уцхан. Тэгэхээр өнөөдөр нэг юм шил авсан. Энэ AI-тэй шил, AI шил гэдэг юм шил авсан. Тэгээд өнөөдөр бүгд нэг задлацгаая. За задлахлаар дотор нь ерөөхдөө нэг юм жижигхэн хөрхөн USB байна. За тэгээ манай шил маань байна. За тэгээд нэг юм карт байна. Тэгээд шилний хамаа заавар юм шиг байна. За тэгээд ерөнхийдөө шил маань окей, ийм нэг шил байна. Яач зүг юмтэй. Бам ба ба. Ийм нүдний шил байна. Тэгээд энэ дээр болохоор юм 3 товчлуур байна. 1 2 3 гэдэг юм 3 товчлуур байна. Тэгээд ерөнхийдөө яаж ажиллах вэ гэдэг зааварчилгааг би бол үзсэн. Тэгэхээр шууд зааварчилгааныхын дагуу хийцгээе. Хамгийн түрүүнд энэ чинь нэг юм карт гэсэн чинь тийм ээ. Картын дээр нэг QR байгаа. Энэ QR-ыг уншуулад аппликейшн татах хэрэгтэй юм байна. Нэг юм аппликейшн татах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ нь болохоор нэг юм TransKit гэдэг аппликейшн байсан. Окей, татцгаая. Тэгээд энэ шилний хувьд гэх юм бол яг амар хямдхан би яг бичлэгийн төгсгөлд яг хаанаас авсан бэ, яаж авсан бэ, яаж ашиглаж болох вэ гэдгийг нь бол илүү сайхан хэлж өгнө за. За ямар ч аппликейшнээ татчихсан. За мэдээж хэрэг энэ зааварчилгаанууд багш шиг байна. Speaker mode guide, touch mode guide. За ингээд окей, Bluetooth-ийг асах гэсэн. Ерөнхийдөө энэ дотор одоо энэ нөгөө нэг товчлуурын дараа дасаан заяа. За ингээд асаачлаа. Тэгэнгүүт шууд холбогдчихж байгаа юм байна. Үгүй ээ. За ингээд асаачлаа. Асаасныхаа дараа XG88 Pro гэдэг лүгөө дараад ирэхлээр connected ерөнхийдөө болчихж байгаа. Тэгээд нөгөө аппликейшн руу орохлоор speaker mode, free talk, touch mode, voice notes, photo translation, yes interpretation гэх нэг юм байна. Нөгөө audio and video translation гэдэг хэсэг байна. За хоёр дахь хэсэг рүү орохлоор AI dialogue гэж байна. Гурав дахь нь ерөнхийдөө юмнууд байх шиг байна. За тэгээд ерөнхийдөө энэ хэрхэн яаж ажиллаж байгааг одоо бүгд харцгаая. Free talk руу орохлоор за нэг юмнууд байх шиг байна. Хэлээ солилцгоё. Энэ чинь Mongolia to English эсвэл энийг ингээд switch хийх боломжтой юм байна. Тэгээд ингээд switch хийх боломжтой юм байна ямар ч тач. За тэгээ Mongolia to English гэсгээр би одоо ямар нэг юм хэлээд үзье. Тэгээд ер нь бол энэчээ сонсогдох хэрэгтэй юм биш үү? Хай, сайн уу? Орой минь. Оройн хоолндоо чи ямар хоол идсэн бэ? Окей, одоо англиар. What did you eat for dinner? How's your work? What's the weather? Тэгэхээр энэ бол ерөнхийдөө дэжгүй орчуулгатай юм байна. Нэгэ зогсоох хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр ерөнхийдөө
элдв янзын бүх яриануд орж ирдэг болохоор яг л хин нэгэнтэй уулзалт хийх үедээ ч юм уу ингэ ашиглах юм бол айгүй зүгээр юм байна. Тэгэхгүй ингээд эргэн тойрны бүх чимээнүүд орж ирээд тэр нь орчуулагдах юм бол ер нь жоохон хэцүү. Тэгэхээр Mongolian to English гэж тавьчихлаар англиас ч монгол руу орчуулна, монголоос ч англи руу орчуулдаг юм байна. Тэгээд яаж орчуулад байгаа вэ гэх юм бол биш үү те. Энд чинь нэг юм speaker байгаа юм байна л да. Ийм speaker байгаа юм. Тэгэхээр энэ нь болохоор bone conduct буюу энэ энчээ байдаг ясаар дамжуулаад хүний сонсголт нь бол нөлөөлж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр энэ AI dialogues руу нөрж үзье. AI dialogues нь болохоор I'm your AI assistant. If you have any questions, you can ask me at any time гэдэг хэлсэн байгаа маань. Тэгэхээр би ямар тач асуугаад үзье. Хэлнийхэн сонголтын хувьд гэх юм бол дан Portuguese, Russian, German, Spanish, French, Japanese, English and Chinese гэсэн үсгүүдтэй юм байна. Тэгээд ChatGPT гэдэг дээр дарахлаар ерөнхийдөө ChatGPT буюу OpenAI дээр суурилж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа шиг байна. Энэ дээрээ бичиж ярьж болно аль эсвэл бичгүйгээр шууд click and speak гэдэг дээр дараад хийж болох юм байна. Who are you? No, who are you? Ерөнхийдөө миний AI assistant юм байна. Тэгээд эдээ туслахад бэлэн ямар нэгэн асуултууд, даалгаврууд, эсвэл тийм creative projects гэдэг ч юм уу иймэрхүү бүх зүйл дээр нь туслах боломжтой гэж байгаа юм. Тэгээд чамд ямар нэгэн байдлаар туслах уу? Чамд яаж туслах вэ гэж байгаа юм л д. Энэ ер нь бол яг ChatGPT шиг ажилладаг юм шиг байна. За mind дээр дарахлаар хэлтвэн юм байхгүй. Хэдэн follow system гэсэн language settings нь өөр системийнхэн settings юм шүү байна. Yes. The speaker mode, free talk, touch mode, мэдгүй video translation дарахлаар юу ч юм дээ ингэ нэг юм гарч ирэх юм шиг байна. Мэдгүй тэгт. Audio and video translation okay. Энэ л болохоор Mongolia гэж байна. Тэгэхээр our language is English. Others language Mongolian. Voice or video call. Invite хин нэгэн рүү ингэ явуулчих боломжтой юм бэ шүү. Nice. Video call бас адилхан уу? Oh yes. За нэг иймэрхүү сонирхолтой AI шилтэй боллоо. Speaker mode гэнэ. Энийг шалгахад ч дүү. Okay. Сонсогдож байна тий. Окей гэсэн чинь за гэж юм мартаж. Дахиад дарах юм бол What's the weather of today? Өнөөдрийн цаг агаар ямар байх вэ? Окей. Өнөөдрийн цаг агаар ямар байх вэ? Өнөөдрийн цаг агаар ямар хөө байх вэ? What will the weather be like today? Nice. За үнэхээр дэжгүй. Юм байна. Тэгээд энэ шилийг та бүхэн бас сонирхоод үзээрэй. That's cool. Сайн байна уу? Намайг инх төгс гэдэг. Hello, my name is Entax. No Entax. That's right. Тэгэхээр энэний нэг сул тал нь ерөнхийдөө нэг жижигхэн чимээ, аваа эсвэл юм буруу хэлж байгаа юм тод хэлэг үг болгоныг алдаа болгож
авдсан маань. Жишээ нь TMS, Inktux, Give Me гээд энэ хэд хэдэн үгнүүдийг би бол бич хэлээгүй. Юугаа тод хэлээг учраас ийм алдаа гарлаа гэж ойлгож болох юм байна. За ямар тач маш дэжгүй шил байна. Тэгээд энэ болохоор дэлхийн 156 орны хэлийг мэддэг. Дээрээс нь өөр дээрээ ChatGPT-тэй тэгээ видео болон аудио транслейшн хийх боломжтой. Дээрээс нь фото транслейшн буюу камераараа шууд Google Translator шиг ингэж бичүүд харуулад тэгээд зургийг орчуулдаг тийм юм бас байд юм шиг байна. Тэгээ voice notes гэдэг нь болохоор яг зөвөр хүмүүсийн яриаг шууд бичиж авдаг текст боловч хөрвүүлдэг тийм хэсэг юм шиг байна. Тэгээ touch mode гэдэг нь болохоор эхэлж мэдгүй. Speaker mode нь болохоор зөвөрийг сонгоод англиар юм уу монголоор юм уу гэдгийг шууд сонгоод ингэ ярьт юм. Free talk нь болохоор монголоор ч ярьсан болно, англиар ч ярьсан болно. Аль алингоор нь ярьсныг шууд орчуулдаг тийм хэсгүүд юм шиг байна. За тэгэхээр миний хувьд болохоор энэ шилийн маань давуу тал нь өөрөө утасны аппликейшнтэй холбогдож байгаа нь миний хувьд бол хөрхөн давуу тал юм шиг санагдсан. Яг тэгэхээр заримдаа бас ярмааргүй, ярьж чадахгүй байх үедээ бол бичээд тэрийг шууд сонсоод явах боломжтой юм байна. За тэгээ 156 орны хэл мэддэг. Дээрээс нь ChatGPT буюу OpenAI-тэй холбогдсон болохоор орчуулгын хувьд бол Google Translate шиг тийм утгагүй орчуулга байхгүй. Ерөнхийдөө бол маш дэжгүй 90%-тай 95%-тай ч юм орчуулгатай юм шиг санагдлаа. Хэрвээ үгээ сайн зөв тод хэлж чадах юм бол энэ орчуулга бол мэдгүй миний чиний бид бүгдийн амьдралд бол маш хэрэгтэй болов гэсэн бол мэдвэр төрсөн. Тэгээд үнийн хувьд гэх юм бол энийг 49 сая төгрөгөөр би зүгээр захиалж авсан. Монголд 49 сая төгрөгөөр тэр пэйж бол зарж илээ. Би энд хажуу талд нь оруулаад тавьчих. Тэгээд би энийг өнөөдөр ерөнхийдөө ажлын байран дээр бас сэргэлж үтсэн. Маш дэжгүй. Би өөрөө англиар яриад эсвэл монголоор яриад өөр орны хэл рүү орчуулад нөгөө үндээ сонсгож үтсэн чинь ерөнхийдөө бол маш цэвэрхэн сонсогдож байна гэсэн. Тэр нь португиз хэл байсан. Тэгэхээр португизаар би яг зөв сонсогдож байгаа хэсгийг мэдэхгүй. Гэхдээ нөгөө сонсож байгаа хүмүүс маань энэ бол бараг л perfect байна гэж хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө дэжгүй юм болов уу гэсэн мэдрэмж төрж байна. Энэ шилийг авлаа гэдээ ерөнхийдөө хэл сурахаа болно гэсэн үг биш. Хэл сураад давхар энэ шилээ ашиглаад мэдгүй гадаадд ч юм уу өөр оронд явж байхдаа хэлний мэдгүй оронд явж байхдаа ашиглах юм бол давуу талтай юм байна шүү. Тэгээд хэрвээ чи дан англиар ярьж чаддаг байх юм бол OpenAI буюу ChatGPT-ийг шилээ зөв ChatGPT-ийг ашиглаад ерөнхийдөө мэдээллүүд аваад тэргээ summarize хийлгээд машин барьж явахдаа ч юм уу эсвэл өөр юм хийж явахдаа зүгээр сууж явахдаа ч юм уу зогсож явахдаа алхаж явахдаа бүх цагууд шилээ зүгээд юмнуудаа мэдээллүүдээ бүрэн авах боломжтой яг ChatGPT шиг. Тэгээд таалагдсан бол subscribe and like